Ард иргэдийнхаа дуудлага мэдээллийн дагуу 1919-52 дугаарт ирсэн мэдээллээр бэлтгэсэн шөнө өдрийн дараа сурвалжлагыг танд үзүүлээ. Эмийн бүтээгдэхүүн гэдэг бол хүний эрүүл мэндтэй шууд холбоотой маш чухал зүйл байдаг. Үүнийг бэлтгэж нийлүүлж байгаа эмийн компаниуд манай улсад маш цөөхөн байдаг. За тэгвэл үүний нэг болох Монс эмийн сан харин манай тайлд хандаж эмийн сангаас худалдаж авсан эмнээс нь цаас гарч ирээд тухай иргэний мэдээллийн дагуу дараах мэдийг бэлтгэсэн юм. За ер нь эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой энэ асуудал дээр 2014 онд ч гэсэн маш олон асуудлууд гарч хүмүүс эмнэлэгт хүртэл хэвтэж эмчлүүлж амь нас эрүүл мэндээр хохирч байсан удаатай юм аа. Шөнийн төлд иргэн мэдээлэхдээ таны харж байгаа нэмийг хуурамч байж болзошгүй гэж хүсэж уусан эмнүүдээс нь цаас гарч ирээд байгаа тухай мэдгдсэн. За энэхүү Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу модны хоёрт байрладаг Монс эмийн сангаас сайхан худалдаж авсан энэ эмүүдийнхээ талыг нь хэрэглээд ийм гайхшруулахаар зүйл гарч ирсэнд тэр гомдолтой байгаагаа илэрхийлээд тухайн эмийн санд нь мэдгдсэн юм а. Харин энэ үедээ бидэнд хандаж дараах мэдээлэл өгсөн юм. Монголын эмийн сангийн гол сайхны зах зээлд зохих байр суурийг эзэлдэг Монс группийн өөрсдийнхөө үйлдвэрлэсэн болон импортлсон бүтээгдэхүүнүүдийг өгсөн хүнийг амтруулахаас бусдыг үзүүлэх хийж шийдтэй гэж рекламадад байдаг. За гэвч тэдгээр нь тэр бүр иргэдийн эрүүл мэнд гол сайханд дэмжлэг болоод байдаггүйг баталж байгаа нэг жишээ захаас аваад байгаагийн нэг нь энэ болж байна. Тэгэхээр бас бидэнд мэдээлэл өглөө тийм ээ. Энэ ямар учиртай яг юунд үйлчлдэг юм уу? За дээрэс нь яг хэдийд авсан бай. Яг таны хэлж байгаас гол гомдол нь юу? Энэ түрүүл хоногт Монсоос авсан. Эрдэмтдээ тэгээд стикас зүрхний мөглөө 22 дуугаараа гэж хэлсэн. Тэгээд очиод аавд дуулгасан чи манай яг хурдан үйлчлэнгээд тулхиж үтсэн уусан байгаа юм ээ. Тэгсэн чи өөрөөсөө цаас гараад байна л гэлээ тэгээдсэн. Тэнийг чинь бодоогүй юм бидэд байгаалсан. Аав бүрнийг хатгааг ууж дуусаад одно энэ бүрөөсөө бүгднгээс нь цаас гараад байна. Чи нэг хаартаа гэж үзүүлсэн. Тэгээ Монсоос асуусан чи цаас гарах ёсгүй гэж надад хэлсэн. Уцтаа асуухад тийм л юм байна. Одоо яг энэ юм сангаас тийм модны хоёрт байрлаа. Яг хэдэн сарын эдэн гэх шиг вэ? Түрүү талаанагт л яг санахгүй бидний юм камерыг шуул минийх би гараад ирэх бахаа. Тий. Өөрсдөд нь мэдгдсэн үү? Нэг байгаа уцтад асуусан чи цаас гарах ёсгүй л гэж хэлсэн. Ямар нэгэн тийм гарах ёсгүй л гэж хэлсэн. Одоо энэ юм бол яг цаас гарч байгаа бүх юмнууд үү? Тий. Усан дуусгаад ч юм одоо яг үзэхэд бол гараад байгаа. Тий, үзээгүй л байгаа. Бүгднийг л авч ажиллаж үзсэн. Усмсан дуусгаж үзээгүй. Хэдэн хавсуудыг авсан бэ? Нэг хашиг авсан, нэг хашигтай хоёр юм хатгаа байсан. Нэг бүтнийг бараг байсан. Ийм мэдээллийг өгөөд хуурамч юм уу ийм те зарж борлуулагдаж байна уу гэсэн үдэн дээр шиг эдэнд мэдээлэл өгөө бид нэр ирлээ л те. Тэгээд яг энэ имийг бариад бид нар орж ирж байна л та. Тэгээд ерөөсөө ингээд гаччихсан юмний хараад бодлого ерөөсөө уусахгүй ингээд юм гэж. Та надад шалгаж үзээд ч юм уу учрыг нь бол харах байна. Одоо имээс уул нь хуурамч биш л дээ. Юу штэ. Угаасаа эн чинь Болгарын гэрээтэй борлуулагчаас орж ирж байгаа штэ. Тэгэхээр хуурамч юм бол биш. Харин гэхдээ яг ийм тохиолдол бол яг одоо л орж түрүү уцаар хэлсэн тий. Тэгээ яг ингэж байна гэсэн тийм байх зүйлээ явуулж хэлчихсэн. Тэгээд авчихсан юм байна тий. Тэгэхээр цаашаа бол оруулж ирдэг ийм компаниас л асуух манайд одоо ирж байгаа компаниуд өөрсдөө агуулгах татаж аваад харж байгаа учраас яг хуурамч байна энэ нь би сайн мэдэхгүй. Тэгэхээр энийг одоо энийг яаж шалгаж үзэж болно гэсэн үүсэнд. Амлын өдөр болохоор маргааш эмийнх нь юу яа? Энэ хариуцлага менежер гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрлээ нуцтаад асууад ийм юм ингэж гарч ирлээ. Энийг шалгаж өгөө гэдэг. Тэгэхээр чи утасныхаа дугаарыг надад өгөөд тэгээ маргааш би яриад шийдвэрлэж өгье хөө. Тэгвэл өнөөдөр амлалтын өдөр. Спринг кардио гэдэг ийм Болгараас орж ирдэг. Болгараас орж ирдэг. Ахгүй Берлизерийн эмийн компани Болгараас орж ирдэг учраас уул нь бол хуурамч гэж бодвол байхгүй тий. Ер нь ийм эмтэй холбоотой ч юм уу хүмүүс хуцаагж байгаа бас янз бүрийн гомдол санал хэлж байгаа тийм зүйлүүд танаа дээр хэр ирсэн бэ? Ерөнхийдөө бол манайх гайгүй бишний гомдол санал хэлж байгаа юм байна. Ямар ч жинхэнэ эмийг худалдаалсан эмийн сан чинь шалгуулъя гэхээс өөр хариултыг хэлсэнгүй. Ийм эмийн бүтээгдэхүүний орц найрлагад ямар байх ёстойг энгийн хүн нүдээр хараад мэдэхгүй учраас хэрэглэж үзээд цаас гарч ирж байхаар нь зээнхүү хандаж байгаа юм байна. Монс компанийн хувьд эмийн худалдаа нийлүүлэлт дээр тэргүүлдэг. Гэхдээ сүүлийн үед зарж борлуулж байгаа эмийн бүтээгдэхүүнүүдээс нь хүний эрүүл мэндтэй холбоотой хор уршигтай үр дагаврууд олон гарч байгааг та мэдэх үзье. Монсын нийлүүлж байгаа эмийн бүтээгдэхүүнүүдээс гарсан ноцтой зөрчлүүд их хөөрч байна. Салбартаа тэд монополчилж захирлын хүртэл улс төрд нэлээд бодтой яваач хэрэглэгчдийнхээ дунд дуулсан муу нэр нь дэндэж байгаа юм а. Мөн тэд эмийн бизнес эрхлэгчдэд тэгш бус нөхцөл байдлыг бий болгож өөрсдийнхөө эмийг өөрийн эмийн сангаараа хямдзарж бөөний төвүүдээр өндөр үнээр борлуулж байгаа. За энэ нь ч хувийн бизнес дарамтлуулж бизнесийн шударга өрсөлдөөний хаад хэмээн бизнес эрхлэгчид гомдолдог юм. Энэ мэтчлэн Монголын
Эмийн үйлдвэрлэлийн топын нэгдэх Монсын нот асуудлууд цааш үргэлжлэсээр байгааг шудраг хувьсалтай хэрэглэгчийн төлөө газраас хүртэл тодорхойлоод гаргасан ч хуулинд дийлдэггүй Монсын хуумгай үйлдэлүүд дээр нь Монс биш эмийн сан ч юм уу эм нийлүүлэгч буруудаад үлддэг гэмээр тогтолцоо одоо хүртэл бий болоод байгаагийн нэг жишээ нэ.